Сайн байна уу? Өнөөдөр бид усан хангамж ариун цэвэр эрүүл ахуйн талаар ярилцъя. Нэгдүгээрт, ус бол бидний амьдралын их усүр. Усны чанар аюулгүй байдал нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Тиймээс бид хэрэглэж буй ус ариун цэвэр, ариутгасан найдвартай их усрээс байх ёстой. Хоёрдугаарт, ариун цэврийн байгууламж маш чухал. Ялангуяа сургуулийн орчинд хүүхдүүд тохирсон аюулгүй цэвэрхэн ариун цэврийн өөрөө байх нь эрүүл ахуйн үндэслэлдэг. Гуравдугаарт, сургуулийн орчны ариун цэврийн стандарт эрүүл ахуйг хангах нь зөвхөн багш ажилтнын үүрэг биш, сурагч бүрийн оролцоож бас чухал юм. Хүн бүр хог хаяхгүй байх, гар угаах чадaltaй байх нь хамтын хариуцлага. Дөрөвдүгээрт, унтны усны хүртээмж сургууль бүр уух усны хангалттай хөсвөртэй сурагчдад төссөн үедээ цэвэр ус хэрэглэх боломжтой байх ёстой. Тавдугаарт, өсвөр үеийнхний ариун цэвэр энэ үед бидний биеийн өөрчлөлт их гардаг тул хувийн ариун цэвэртэй анхаар зөв дадал хэвшүүлэх нь маш чухал. Эцэст нь гэж хэлэхэд бид бүгд ус, ариун цэвэр, эрүүл ахуйг хамгаалах ухамсартай иргэн байх ёстой. Цэвэр ус, цэвэр орчин бол эрүүл ирээдүйн баталгаа юм. Баярлалаа.